Хилийн момтуудад хүний дархлах хомслын вирусын халдвар тархахаас сэргийлэх төслийг Люксембургийн засгийн газрын санхүүжилтээр Нэгдсэн улсын байгууллагын хүн амын сангийн дэмжлэгээр Монгол Хятадын үндэсний улаан загалмай нийгэмлэгүүд хамтарч 2009 оноос хойш Ховд аймгийн Яранд, Тагшгэн болон Дорногой аймгийн Замын үдирийн момтуудад 2.5 жилийн хугацаатай хэрэгжүүлээд дуусаж байгаа юм а. Өнгөрсөн 7 хоногт Монгол улсын баруун хил Ховд аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт байдаг Ярант болон Бүгд аймагт Хятад улсын Шинжаан уугуурын өөртөө засах орны Тагшгэн хилийн момтын орчимд хэрэгжүүлсэн дээрх төслийнхөө үр дүнг хэлэлцэж Нэгдсэн улсын байгууллагын хүн амын сан болон Монголын улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчид газар дээр нь ажиллалаа. Тэгэхээр энэ төслийг Ховд аймагт хэрэгжүүлэхийн тулд 19 гишүүнтэй салбар зөвлөлийг байгуулан ажиллаж байгаа юм байна. Тухайн салбар зөвлөлд орон нутгийн засаг даргын хамгийн газар хилцээний дарганаар багтаж ажиллаж байгаа нь тухайн орон нутгад энэхүү төслийн үр дүнг өндөржүүлэхэд бас баггүй нөлөөлөл үзүүлж байгаа юм байна. Тэгэхээр энэхүү төсөл 2.5 жилийн хугацаатай хэрэгжиж үр дүнгээ хэлэлцэж байна. За цааш дөрвөлжүүлэх хэсэг тухайд бас шийдвэрлэх арга хэмжээнүүд хийгдэж байгаа юм байна. Тэгээ энэ төслийн хэрэгжсэний гол дааш холбогдол хүмүүс одоо бас нэг юм одоо хаагдмал байсан одоо энэ зан үйлийн одоо энэ сөрөг байдал маань сайжруул болох ёстой ийм боломж байдсан байна. Хүмүүс өөрсдөө энэ чадвараа хөгжүүлэх юм бол бие биендээ хамтарч одоо үгээр одоо элен далангуй ярьж энэ чиглэлийн мэдээлэлд хангах юм бол энэ одоо эрсдлээс хамгаалах юм бүрэн болцоо байна гэдэг ийм одоо боломжийг харуулж байгаа. Орон нутагт төслийг гардан хэрэгжүүлэгчид нь Ховд аймгийн улаан загалмай хорооных юм. Төслийг хийснээс хойш хүний дархлах хомслын вирусын болон дох өвчний талаар бомтоор байнга дөршиг тээврийн жолооч нар болон Булган сумын иргэд 8-ачид, хоолон гэрийн үйлчлэгчид, бомтын ажилчид харьцангуй их мэдээлэлтэй болсон гэж байна. За гэхдээ ийм мэдээлэлтэй болгож өвчний талаар айж ичлэгүүгээр хоорондоо ярих, сайн дурын зөвлөгөө шинжилгээний төвд охид залуучууд нь очиж үзүүлдэг болох хүртэл ухамсаржуулахын тулд улаан загалмай хорооны ажилчдаас баггүй цаг зав, хүч хөдөлмөр, санхүүжилт шаардагдсан байна. Тухайн улаан загалмай ажилтнууд аймгийн төвөөсөө Булган суман дахь Ярантын бомб төрхийн тулд талдаа 450 км шорон замаар автомашинаар явж очдөг юм байна. Зорьсон газар очиод мэдээлэл түгээх гэхээр хүний дархлах хомслын вирус болон дохын халдвар авч болзошгүй нөгөө хамгийн эрсдэлтэй хүмүүс нь байнгын доктортой сурчдаггүй нааш цааш хил дамнан гарах зэрэг хөдөлгөөнд хүн ам байд юм байна. Гисэн эдэгчдид шантралгүй сарда 2-3 удаагийн хулах сурталчилгааг тухайн орчин нөхцөл онцлогтой харуулan явуулсаар ирсэн байна. Тиймээс тодорхой үр дүнд хүрсэн гэж үздэг юм байна. Ер нь Хятад Монгол гэхгүй дэлхийн улаан загалмай байгууллагын эцсийн зорилго бол хүмүүнлэгийн чиглэлтэй. Тэгээ энэ хүмүүнлэгийн чиглэл маань өөрөө бүхэнд ойлгомжтой нээлттэй байдаг болохоор бидний зорилго нэг болохоор сайн үлсийн төлөө явж байгаа энэ үед ажил маань дэмжигдэлтэй бүгдийг одоо Хятад Монгол гэхгүй бүх хүмүүс ижилхэн борхон зөрөгтэй гэдэг шиг тэгэхээр бүгд ойлголцож эцсийн дүндээ одоо Хятад Монголын улаан загалмай хамтын ажиллагаа баруун талаараа буюу Шинжаан талаараа Ховд аймгийн талаараа одоо өргөжин хөгжихэд бас нэгэн үе шат нэгдлээ гэж би ойлгож байна. Ажлын хэсгийнхаа аймгийн төвд үр дүнгийн хилцүүлэгт оролцсныхаа дараа Булган сумын Ярантын бомбддаг төслийн хэрэгжилтэй газар дээр нь танилцсан. Улмаар Булган сумын төвд Шинжаан уугуурын өөртөө засах орны Тагшгэн, Чингэл, Алтай аймгийн улаан загалмай хорооны дарга нарыг урьж бомбтуудыг хүний дархлах хомслын вирусын халдвараас урьдчилан сэргийлэх 2 орны зөвлөлт уулзалтыг зохион байгуулсан. Одоо зарим бүлхэм унслаг нь адилгүй гэж байна. Унслаг нэр адилга адилгүй хийж явах ажил нь адил гэж байна. Одоо нэр адилг адилгүй шүү дээ. Тэгсэн чи хийж явах ажил нь тусгай үйлчилж явах хийх шаардлагатай ажил зүйн адилхан гэж. Ховд аймгийн улаан загалмай хорооноос бомб орчмыг хүний дархлах хомслын вирус болон дохоос сэргийлэх талаар хэрхэн ажилласантай танилцсан Хятадын тал цааш хамтран ажиллах Монголын талын хүсэлтийг нааш дагаар хүлээж авсан юм а. Дараагийн удаад Ярант, Тагшгэн бомбыг хамгаалах тал дээр хоёр талаас хамтарч ажиллах нөхцөлөө албажуулахар тогтсон юм. Нэгдсэн улсын байгууллагын хүн амын сангаас төслийн хэрэгжилтийн үр дүнтэй газар дээр нь ийхүү танилцлаа.